Аль эмнэлгийн эмчнэр нь хамгийн гоё юм гэсэн чинь энэ эмнэлгийн эмч. Яа. Махын замаар гэсэн. Одоо энэ гад байгаа. За энэ хүүхдийн хувьд бол 7 настай хүүхэд анх их явцсан. Одоогийн байдлаар хүүхдүүд илэгний хатуудтай цусны замын төлөвлөхийн оноо 6 таа байгаа. Ер нь бол 2010 онд каса явуулгаа хийгдэж нөгөө самбуу багш нараас дандаа ийм шилдэд зөвлөө. Одоогийн байдлаар бол хүүхдийн ийм байдал ерөнхийдөө гайгүй. За хүүхдийн нэлээд таарсан байгаа учраас бас энэ хаалганы явцч гэсэн цагаан нэг арга авч чадна. Зүгээр яг хөө айх нөгөө урд нь сайжсан спрейнээс нь болохоор нөгөө яг латраад зүүн тал руугаа орсон зүүн хөлбөмбөгийн тэр чиг тусмал залгах. Энэ хүүхдийн донд их өндөр эрсдэлтэй байгаа учраас бид нэр багш нараас тусламж хүсэж байна. За тийм энэ бидний юм ээлжилж гарч орж гарч явахгүй бол болдоггүй тийм учраас нэг хэсэгтэй нэг гол үндсэндээ төвшил гэж байдаг. Ер нь бол бид эхний нэг 10-14 минут бол за яг одон хэсэг хийсэн. За гэрээ удаа туслах шаардлагатай үед туслах. Гэхдээ бидгээр зүйлүүд яагаад гэвэл одоо ч манай нөгөө өвчний төгссөн цахин болчиход бид нар зөвхөн одоо нэг юм нэмэлт юмнуудаар данд. Цэсний зам төрөлхийн байлгыг өгнө гэж байна. Хортой идэгрээрээ тэгээ хаалганаас хараад миний хүү энэ будаа гоё зураг зураарай заа ёо. За тэгээ хурдан идэгрээд том болохоор эмч болоорой. Энэ игчшгээ саяны хагалгаа хийдэг сэргэлэн багшгээ манай амгалан доктор шигээ юм сайн мэслэн эмч болоорой за. За. Засгийн газрын шийдвэрч гарлаа. Ингээд нэг тийм 3 талын хамтарсан байдлаар бид хэд маань энэ охиныхоо одоо амьдрал аз жаргал бэлгэлж элэг шилжүүлэн суулгах хагалгааг ингэж хийх гэж байгаадаа бас их туйлын баяртай байна. Тэгээд энэ санхүүжилтийг тодорхой хувь хүмүүс төрийн бас байгууллагууд хандуулж бас хандив тусламж нийлүүлсэн байгаа. За үүнд идэвхтэй оролцсон Нямд аваад эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс одоо өргөмжлөл гардуулъя гэж. За тэгвэл энэ хүн ерөөсөө салдаггүй хүн. Энэ надаас ерөөсөө салахгүй. Тэгээд мессеж өнөөдөр элэг шилжүүлэн суулгах ялангуяа хүүхдтэр энэ Монгол улсад элэг шилжүүлэн суулгах 3 дахь хагалгаа орох гэж байна. Энэ 3 дахь хагалгаан дээр нэлээд одоо бас эрсдэлтэй энэ менежментийг хийж эрсдэлтэй хаалгаанд орох гэж байгаа. Хаалгааны багийн ахлагч сэргэлэн багш, за манай Гавьяат Амгаланбаатар, за мөн бусад одоо эмч нартаа амжилт хүсье. Үнэхээр одоо манай эрүүл мэндийн салбарын эмчнэр бол нойр хойлгүй энэ одоо хүнд хэцүү ажлыг маш бага өртгөөр хийж ингэ сэтгэл зүрхээ зориулж явдаг энэ олон арван эмчнэр маань өдөр шөнөгүй инхий манаанда зогсож идэг. Тийм учраас эднийг харахаар одоо үнэхээр одоо маргааш хагалгаанд орно гэд ингээд баг бэлтцсэн төлөвлөгөөгөө гаргацсан. Сая одоо надад обхот хийгээд обхотоо танилцуулахад нь бол одоо миний одоо сэтгэл зүрх энэ эмчнэраа чин сэтгэлээсээ хайрлах ийм мэдрэмжүүл төрж ийн л та. Эдгээр маань нэг тийм өөрсдийнхөө амийг золиослол нэг байлдаанд орж байгаа юм шиг л ингэж ордог. Тэгэхээр зэрэг манай эмчнэр бол үнэхээр одоо сэтгэл зүрхэл ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө за тэгээд өөрийнхөө одоо өргөсөн хангарахтаа үнэнч ийм хүмүүс байдгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Ингээд багийнхантаа дахин амжилт хүсье. Одоо гэр бүлд ганц аз жаргалаас одоо охинд минь ингэж амьдрал айлж байгаа та бүгдэд манай гэр бүлийн зүгээс чин сэтгэлээсээ баярлж шүү. Баярлж байна. Надад ингэж гоё бэлэг өгсөн. Тэгээд
хагалгаана амжилттай ороод дундаас хандвын мөнгө тоглуулаа. Ах ихснээ эмчнээсээ баярлаа. Энэ хагалгаанд бол нийтдээ шууд оролцдог нэг 40 гаруй эмч сувлагч байгаа. Тэгээд арын фондод бол бас нэг 40-50 хүн цахилгаан, ус, уур, хоол бүх одоо лифт гэдэг юм уу тий бүх байдлыг бэлэн байдалд одоо аюулгүй байдлыг хангах үүднээс бол нийтдээ 90 хүн ингээд цаана бас баг болоод ажилладаг тийм их өсвөр хагалгаа юм байна.